одоо жишээлбэл одоо тэр өөрөө би угаасаа ганцхан хүүхэдтэй, ганц охинтой ч юм уу би тэгээд амьдарч байгаад нөхөр маань одоо дайнд яваад байхгүй болоо тэрийг одоо ингээд додомдоод ингээд аваа явж ах トゥ нар одоо тийм ээ нөхрийн талын тийм усуд байхгүй. Тийм хүмбэл одоо нөгөө араар тавина гэдэг шиг тэр өөр одоо айдын эрхтэйг сонирхоо тэр нь одоо нэг зөвхөн амин зуулгын тулд ч юм уу хажуудаа яг аваад яваад байхгүй тий. За нэг өвлийн эзний хэрэгцээхэн дээр тэр тийм асуудал үүсчих магадлал байх. Албан ёсны биш болсон. Биш байгаад байдаг. Эсвэл өөрөө 2-3 эхнэртэй хүн байж байгаа нөгөө 2-3 эхнэрээс нь өөр эрхтэйтэй тэр өөрөө орхиод яваад өгдөг энэ тийм асуудал байхгүй. Бүр явахгүй ч гэсэн сэм хөлшүүдээ нууцаар яваад байгаа тэр юм араар тавуулаад байх асуудал байх. Наадхан дээр чинь би бол за яриа ихсний хувьд миний эхний хоёр гэргээ бол за эхний гэргээ бол нууц гэр бүлтэй байх боломжтой. Яг бол 20 гаруй насндаа тэг сүүдэр тусцсан эмэгтэй байсан. Гэхдээ би хээрийн жимээс олсон учраас дээрээс нь одоо хоолойг нь төснөөс болоод хилгүү болчихсон байсан хувьд би тэр хүн хэний одоо охин хэний бүлийн эмэгтэй хэрхэн яагаад ийм гэмтэлд хүрв гэдгийг мөрдөх боломжгүй байсан. Дээрээс нь өөрөө намайг одоо нөгөө бие эрхтний хомсдолтой байсан учраас хаан чи ядаж төшөөлөх хүнтэй болоо. Яаж ганц биеэр ингэж явах уу? Гансарч ингэж явах уу гэд ятгацны хөлбоонд бит хоёр хайнаалж гисэн. Надад үнэнч нэг нас харан үнэнч амьдарсан. Олон ч хүүхдээ минь төрүүлж. Олон ч амьдралын нухчаанд сэтгэл гунтхайн цагт гэрэл болж байсан учраас гэргий гэж ихэд байдал. Удаах гэргээ бол яалчгүй 8-ны талбар дээр. Би одоо танаа хүрээгээр өртөө нэг сонирхолтой байна. Миний охиныг наад гэртээ аваад өртөө болоод хоо чи гэдэг тохиролцоогоор охин ч зөвшөөрсөн учраас аваа суучихсан. Гурав дахь нь бол яг өмнөх амьдралтай эмэгтэй дээр. Одоо манай зүрхийгээд нэг алдартай намайг зоддог гэргээ байгаа шүү дээ. Тэрний хувьд бол 2-2 охинтой. Нэг хүү төвөрүүлээд алдчихсан. Ийм амьдралтай эмэгтэйтэй ханилах болсон. Өөрөө ханилъя гэж надлуу байнга одоо сэтгэл илэрхийлэхээс гадна бяр илэрхийлждэг эмэгтэй байлаа л да. Яг энэ дээр бол айдастай байлаа. Яагаад гэвэл эцгийн хэн гэдгийг мэдэхгүй тэр хоёр охинд эцэг нь болож орж ирнэ гэдэг нь. Дээрээс нь өөрийн хүүхэд хайрлах чадахгүй би. Эцэг ясыг нь мэддэг бол одоо хариуцуулгасан. Тэгээд энэ эмэгтэй сэтгэлийг дүүргэж амьдрахсан. Элдвийг бодсон учраас би зүрхийтэй ханилж чадалгүй. Нилээн удсан явдалтай. Миний дүү охин байгаад байдаг. Яг нь би зүрхийгийн эцгийн гэрт өндөөж одоо хүмүүн амьдралыг дүүргэхийн ач санахаар тэр охиныг туслах ёстой. Гэтэл тэр хоёр охинд би яг эцэг шиг нь байгаа сэтгэлийн дүүргэж чадах. Жинхэнэ эцэг нь гарч ирээд охиноо аавна гэвэл яах вэ? Гэх мэт олон асуудал байгаад зүгээр л нээлттэй ярилцав. Чиний хоёр охин яг хэний хүүхэд юм бэ? Үгүй энэ бол дайны талбарын хүчирхийлэлд олцсон охид юм аа. Тиймээс алтан улсын зэрэг татарын зэрэг гэдгийг л мэднэ. Дайны талбарт байнга явдаг хонхтны эмэгтэйн хувьд ялагдлын талбарт, зүхтаалтын талбарт иймэрхүү зүйл өрчдөг учраас би энэ хүүхдийн эцэг нь амьд байсан ч амьдрал гэдгийн өслөл донд би өгч чадахгүй гэдэг ийм хатуухан эмгэнэл өгүүлсэнд шийдвэр гаргах шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр энэ хоёр охин бол магад 3 байх боломжтой. Энэ 3 үрийн тавилан бол өөрөө хүн төрлөختний тарьдаг сүүдрийн улбаатай учраас би гэрлэн болж амьдрах ёстой гэд хүн чанараар хандчих. Гэтэл над шиг ийм хүн чанартай амьдрал бас байх үгүй юу гэд нөгөө л 10 цуутынхаа зэргүүдтэйгээ тогооны хов бацж байгаа юм л да. Тэгэхэд яг зүрхий бол цаашаа миний амьдралд намайг байсан ч байгаагүй ч
ямар ч тач 9 сарда хүүхэд минь төрж исэн нь баталгаатай учраас дээрээс нь сайн эмээнэр миний гэргийг маш сайн манаж байсны хүрээнд ямар ч тийм сүүдрийн сэфийн хов гардаггүй. Гэтэл олон жилийн дайнтад явчихсан эрчүүдийн хүрээнд 3 жилийн дараа ирэхэд гинт хүүхэдтэй болчдаг асуудал гараад ирдэг. 2 жил 12 сар мар ойртоогүй байхад хүүхэд гараад ирж байгаа асуудал байв. Ойлгоно уу? Тэгэхээр миний хүүхэд үгүй юу гэдгээс ахуулаад бүл салах шаардлагатай болно. Яагаад гэвэл хүний хүүхдийн өмнө хариуцлага хүлээхгүй байх нөгөө хариуцлагын талбарт илүү хатуу орж ирдэг. Тийм учраас одоо нөгөө манай цаг үеийн гэр бүлийн салалтын асуудал шаардагдаж эхэлж байгаа. Гэтэл хуулиараа бас алж болохгүй. Эхнэрэн алж болохгүй. Төхөмд нь хөөж болдог. Гэхдээ толгой дээр нь хідэн нугна нь минийх утгачууд арин асуудалтай болоод ирдэг. Олон жил дайны талбарт хийсэж яагаад гинт ороод ирэхэд, олон жил жиндээж яагаад гинт ороод ирэхэд, утган дээр ясан хариуцлага хүрэхэд хэцүү болоод ирнэ. За тэгээд энэ хүнийг хүндэнхээр нэг бол замын хүн, нэг бол ах дүү дотор манай үеэл хаяал, дээрээс нь төрсөн дүүнэр ах нарын асуудал болох гэдэг. Тэгээд тэр чинь эмэгтэй хүн чандал нь хэлэхгүй. За энэ мэдчлэн асуудал өөрөө сэтгэлийн сэв болож, галын бохирдолгой болж орж ирнэ. Тэгээ ингээд сэтгэл сэвдэчээр халуун цай хүртэл өөдөөсөө хараад уухад хэцүү болж байгаа шүү дээ. Энэ үнэнч байдлаа нэгэх нь хүн өмчөрхлийн замтан учраас гүн давигддаг. Хариуцлага гэдэг нь өндөртөө үүрэх тусам хамаг амьдралаа тэр хүний төлөө золиосоосон мэт хөв. Харуусал нэг л орж ирээд байдаг. Гомдол төрөөд байдаг. Ингээд хөндөрчихдөг. Өөрөөр хэлбэл төлөвний дата хөндөрчихдөг асуудал. Яг хариуцлагын төвшөнд бол байгаад байдаг. Тэр эмэгтэйгээс ерөөсөө тийм тогооноос цааш ордоггүй. Ийм асуудал бол манай цаг үед гарна. За энэ гараад ирэхээр өнөө эмэгтэй дахиад төрүүлээд байдаг. Тогооны тоо нэмэгдээд байхаар нөгөө хариуцлага хүрж байгаа үеэр дээр бас хэцүү. Өгдөг төлгөө өгөөд өөрийнхөө хоёр хүүхдэд зориулснаар бусдыг нь тийжээ гэж хатвархгүй. Хүн чанартай байхаар шин төрсөн отгочуудад асуудал нэмэх үү. За уурлаж нэг цохиж үзнэ. Гомдож нэг уйлаж үзнэ гэсэн ч энэний хариулт байдаггүй шүү дээ. Тэгээ арга ядахтай арга цуцуудынхаа ноёнд л хэлэндэ. За отгочууд миний ясных биш ээ. Энэ дээр би одоо хэний бүртгэлийг өгөх вэ? Ясан бодлогоор ургийн бичигтэн оруулах боломжгүй байгаа үед яанам бэ ахас минь гээд яалтаж гунадлаа. Би бол нэг отгийн тэргүүн байсан үед ийм асуултанд хариулж гэлээ. Тэгээд л тэр хүний тэжээхийн чадвар угаасаа хямсдалтай. Тиймээс их хөвчлэн өөрийнхөө хүүхдэд хариуцлага хүлээл гэдэг шийдвэр гарна. Үлдсэн хөрхөг тэр эмэгтэй хариуцаж үүрэх ёстой. Тийм үү? Тиймээс өгөх хүнсний тоо бол яг өөрийнх нь гэж бат итгэж байгаа хүүхдийн тоон дээр гарна. Яг бат Ясмин гэсэн тоон дээр гарна. Хажуу хавчаалган тэр эмэгтэйг цэгцтэй байлгаагүй учраас хамтаар хариуцаж бусд хүүхдийг тийж байна. Ойлгоно уу? Тэгээд ер нь бол ийм төрлийн салалт бол нэрэн дээрээ гэргий гэд өрхөн дээрээ тустай бүл болоод өөрийнхөө яг ясны хөвгүүд октоодыг бол гол их голомтондон аваад өнөө отгочуудыг ээж дээр нь орхиод ийм л байдлаар шийдэгддэг шүү дээ. Яг энэ бол хүндрэлтний одоо давж чадаагүй асуудлууд л нэг одоо ч гэсэн байна гэж би боддог. Манай үед энэ талбарт давхад тун хэцүү. Тэгээ шийдвэр бол ясандан хариуцлага үүр гэдэг хуулийнхаа дагуу тэр эмэгтэйг алгахгүй. Гэхдээ сэтгэл нийцэхгүй учраас хансахгүй. Тус тусын голомт болгоод өөрийнхөө хүүхдэд өгөх ёстой эрдмийг өгөж өнөө өөрийн бус гэж байгаа хүүхдээр эхийн толгой хариуцаад л явчихдаг шүү дээ. Тийм учраас нэг одоо 100 дотор 1000 дотор 4-5хан ийм эмэгтэй гарч тэдний энэ тэтгэгдэж байж байгаад тийм үнэнч бус зангаасаа болоод
тэтгэлгээс гарсан явдал нь бусад эмэгтэйчүүдийг цэгцэлж өгдөг. Тусгаар голомтын хар эмэгтэй гэж хэл муутай байдаг. Тусгаар голомтын хар эмэгтэй эцэггүй үрс гэдэг. Яг хариуцлагын төвшөнд бол тэр гэргийг ёсосон гэрийн нэрэн дээр хүүхэд нь явдагч асрамжийн төвшин дээр алтагддаг. Ийм хэцүү цаг бас байлаа. Ийм хэцүү голомтууд байдаг. Энэ дээр ёс үзгээгүй бүр гэр голомтой охины талын одоо хамаатан садан амьд байгаа бол хариуцлага үүрнэ. Өөрөөр хэлбэл охины төхөмд нь зэгийн голомттой орхична. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний 1-2 өвөл давах хэмжээний хүнс өгөөд л явуулчихна. Хүнс өгөх боломжгүй бол хоногийн хоолоосоо хуваагаад өөрийнхөө хүүхдийг дижээхээс цаашилж чаддаггүй. Хомсдлын цаг үе байна. Энэ их хэцүү асуудал. Тэгвэл ямар тач аллагын төвшөнд бол арай орж ирэхгүй. Гомдоод дараагийн ихнэр авч болдог нь энэ дээр л маш сайхан шүү дээ. Тэгээд тэр хүүхдийн эцгүүд нь бол одоо тэгээд нэр ихэн хэлэхгүй болтлоо тэгээд тэр үлдэр цаанаа хариуцлага шүүрэхгүй тэгээд л нууц яваад байгаа юм шүү дээ. Гэхдээ энэ үед чинь нөгөө дайны жилүүд учраас намааг байхгүй дайсны зэргүүд орж ирээд тулгааж даримчин орж ирээд хүч хэрхийлж гисэн. Эцгийн тэр эмэгтэй өөрөө ч мэдэхгүй байх боломж бас байдаг. Тэгэхээр нөгөө өстөн гэртээ тэжээж ийн гэдэг сэтгэл нь өөрөө тэр эр хүн хариуцлага үүргээс татгалздаг. Энийг төрөөр бас хүн байсангүй гэж шийдэх боломжгүй асуудал л да. Дурандаа явдаг нь тун цөөхөн. Дургу байсан ч хүчирхийлүүлдэг эмэгтэй. Тийм үү? Биеэн хамгаалж чадаагүйхэн ял болж тэгж зовхон бас ариун байгаад байдаг. Зовлонтой. Яг энэ асуудлаас отогтон амьдарч чадаа байхгүй ясандан хоногших боломжгүй. Олон охтууд манай нэгүүдээс дэрж бас бүлсэж байлаа. Нөгөө отгочуудыгаа дагуулад ханиасаа салчихна. Тэгээд ганц бие толгой ээж болоод ороод ирнэ. Яагаад гэвэл манай нэг зуут бол одоо цэвэр дайны талбарын хүчирхийллээс өссөн хүүхдүүд. Өстний талбараас олдсон. Дээрээс нь яхан гэдэг нэг засгийн хүрээнд нөгөө нэр буцарлагдсан юмээс үүсдэг тусгай засагтай. Тэгээд тэр тусгай засагт зориулж бас ноёдуудын хэм одоо дэмжлэг ирдэг байсан хүрээнд за адил зовлонтон нөөлөглөе гэдэг байдлаар бүлсдэг. Яг бол аль ч отогт ийм хүүхдүүд төр ясны бодлого барьж ургийн бичиг хөтлөх боломжгүй байдаг учраас ургийн бичиггүй ганц одоо ингэ Монгол улсын хүрээнд байдаг. Нэгүтсийн хүрээнд навчин хормоотнуудын бүлд ирдэг байлаа. Энэ бас их хаалттай хүрээ. Өөрөөр хэлбэл зуутын тэргүүнээ нэмэхтэй. Алтан улсад тамгц янхан байж агаад оргож ирсэн. Тэгээ хүний амьдралаар амьдрээ гэхэд янхны тамгаас болоод ямар ч ир ойртох боломжгүй. Гэхдээ хүний амьдралыг дүүргэж тохоо тослох ёстой байгаад байдаг. Тэр бие бүлээцэхгүй сэтгэл бүлээцэх ёстой байгаад байдаг. Зовлонг нэмгэлхийн төлөө 13 татварын дайны хүрээнд зүдэрч байсны явдалд тийм охтуудыг ампхаа хаанаас хойш л ерөнхийдөө нэг хүмүүний амьдралд ядаж биеийн бүлээцлээс бус гэхэд ёс зүйн хүрээнд үр садыг нь үлдэх мөрийг нь цагаан байлгахыг хичээж бодлого барьж л явлаа. Гэхдээ би тэднэрт хизээж зөв гэдэг зүйлийг олж чадаагүй. Хүний сүүдэр юм гэж аргадж л байснаас яагаад энэ хэрэг гарав? Яаж дэлхийн төвшөнд устгах вэ гэдгийг мэдэхгүй хэвээр л байна. Их сони шүү дээ. Одоо отчхон гарч ирээд ясны бус отчхонтой болно гэдэг. Эмэгтэй хүн хүссэндээ үлдэх үе байна. Хагсрах гэдэг асуудал байдаг шүү дээ мах байдны. Тэр үгээрээ үлдчихэд тэгээд хариуцлага болгоод мэдсээр байж алддаг хүүхнүүд байна. Хүссээгүй ч хүчин давтаад тэрэн ялыг үүрчдэг хүүхэн байна. Энэ хоёр яг юугаараа ялгаатай вэ? Ойлгомжгүй. Үрдүн л ойлгомжтой. Тэр ясны ир энэ өөрийнх нь бус ясан дээр хариуцлага хүлээхгүй л гэдэг нь үнэн. Учраас яагаад үснийг нь буасуу яаж давхыг нь за гэж л
бусад ноёдуудан хэлэж энэ талбарын асуудлыг санаж байхыг хичээдэг байлаа да. Ухамжтай байна уу? Ухамжтай. Эр хүн муудаа их нэртэн араараа тавиулдаг юм уу? Эмэгтэй хүн завхаадаж араар нь тавьдаггүй. Тэр зүйл зүгээр л нэг өдөрж танаа гэрийн гадаа гаянга буух шиг тохиолдож байгаа. Хичнээн зүрх сэтгэл зүв байгаад хичнээн ёс зүг барьлаа гэд хүн бусдаас хамааралтай хувьд бусдын сүдрийг үүрдэг. Өөрөөр хэлбэл яаж үүсэх нь биш. Ямар үр дүнд яаж даах вэ гэдг нь л чухал байдаг гэдгийг энэ талбартаар би хатуу ойлгосон. Ухамжтай юу? За тэгээд охтууд олонтой. Өөрийн ясны болоод өөрийн нэр дээр өргөж авсан охтууд олонтой. Тэгээ яг энэ асуудал дахиад охтууд дээр гарна. Дахиад. Хамгийн хэцүү нь юу гэж дүүтэн сухад ах нь хүчээр хэлж өгдөг. Яг нэг ясны мөртлөө манай ахтай гэдэг асуудал тэр бүлд үүсчихнэ. Нөгөө ах нь гэхээр ясандаа хариуцлага хүлээхээр тэр голомтондоо баймаар. Яг бүлээн бодохоор өөрийнх нь яс дээд үеийн яс руу ороод ирдэг хэцүү. Ийм бас тохиолдол гарна. Яагаад гэсэн чинь найрын халамжууд бэр охиндон сүүдэр хүрэгчж байгаа байхгүй. Тэгээд энэ төрлийн асуудлыг засаглаж болмоор санагдаад хаанд мэдүүлээд засаг гаргалаа л да. Ясан дотороо дүү амьдын цагт тийм сэв хөргөхгүй аравт задалж байна. Аравтын дотоод эвдэж байна гэдэг засаг байраад хамгийн ихэнд зөөлөн шийдвэрийн аравтын толгойг л тойшж байгаа юм л да. Яагаад танай аравтад байгаа энэ 10 эр хүн ёс зүйн асуудал гаргана вэ? Энэ ёс зүйг сахиулахгүй сурлагч нь байна. Гэт тоншоод эхлэхэд маш амархан алга болчихсон шүү дээ тэр хэрэг. Өөрөөр хэлбэл цэнгэл ёс зүйг загнасан хүнд нь биш 10-ын толгойлогчтой харьцаад ирэхтэй юу? Тэгсэн. Ягаад бол өөрийнхөө нэрийг манах гэж хичээхээр өрөөлийн нэрийг маш их хямгаддаг юм байлээ. Манай цаг үеийн шийдвэрүүд аливаа асуудал бэрхшээлээд 1 2 3хан тохиолдол гарахтал шийдвэрлэгийг оролддог, туршдаг. Тэн тохирох засгийг хайдаг. Энэ засгийг хайхтан аравт гэдэг нэгжээс ахуулан бодлого барьдаг. 3 аравтад яг ижил гэмийн ёс зүйн асуудал гарах юм бол хохиролт хариуцлагын асуудал гарах юм бол төр шуулуухан дэн дээр туршилтын засаг барьдаг. Тухайн отогчсон ясны. Туршилтын засаг нь гэдэг нь 5 жилийн хугацаанд тэр ганц одоо 100-тад ганц 1000-тад тавьж байгаа засгийг хэлдэг. Бүх нийтийн засаг бол биш. Ойлгоно уу? Бүх нийтэд болох юм бол хатуу засгийн төвшөнд буюу цаазын ялын засгуудыг баталдаг. Тэгэхээр ингэж тусгай бүсэд гараж байгаа ямарваа нөгөө нийгмийн нөлөөний сүдрийг алгах гэж тусгай бүсийн засгууд хөгждөг байсан. Энэ засаг өөрөө зүв байх юм бол тусгай бүсээс ерөнхий засаг руугаа шилжинэ. Буюу бүх нийтийн дагах ёстой засаг руугаа шилжинэ. Тэр хэрэг зөвхөн тэр тусгай бүсдэл гардаг засаг байх юм бол тусгай бүсийн засгаараа л яваад байдаг. Иймэрхүү хөрвөх чадвартай засаг байсан учраас одоо мянгат болгоны отог болгоны засаг харилцан ялгаатай байдаг. Жишээ нь Манан отог бол Хилийн аймаг, Алтан улс татар гэдэг хоёр их дайснаас хамгаалдаг. Ойлгоно уу? Тийм учраас манай дээр хулгай хийж болно гэдэг зөвшөөрөл байдаг. Бусад аймагт хулгай хийх болохгүй гэдэг засаг байна. Тэгээ энэ яагаад үүсэж байгаа юм гэвэл байнга хилийн давталгаанд дээрэмдүүлээд байгаа энэ хилийн зэргүүд амьдрах аргагүй учраас төрийн төвшөнд бусад аймагт энэ зовлонг мэдрүүлээ. Одоо нөгөө шөнийн харвал тийм үү? Адуу малны одоо оторт гарч байгаа сахиулууд чанартай байх ёстой.
Яг бол нэг өдөр нэгүүдсийнхэн хонхтныхан үгүй болоод бусад аймаглууд тэдгээр аюул ирэхэд тэсэх чадвартай байх ёстой гэдгээр бид бусдад хулгай хийх эрхтэй байлаа. Нөгөөдөө бүр энэ засгийг нөгөө нэг зохион байгуулалттай байхын оронд баригдах юм бол өчиггүй буужиг. Баригдахгүй бол өөрийн олзод булга гэдэг эрхтэй. Ийм тусгай засагтай. Ойлгоно уу? Тэгвэл ургуудаа мангуудаа бол гимт хэрэгтний бүлэг. Ургуудаа нь хөнгөн гимт хэрэгтний бүлэг. Мангуудаа нь улс төрийн гимт хэрэгтний бүлэг. Мангуудууд хизээч дэшегээ өргөх бичиг ирэх үүсгдэг. Яг бол толгой сайтай хүмүүс амьдардаг учраас бүр төр дотор ловер хийдэг хүмүүс амьдардаг учраас хизээч мангуудаас энэ засаг ямар байна вэ гэж асуудаг. Өөрөөр өргөх бичиггүй засаг. Тэгвэл ургуудаа бол хамгийн их өргөх бичигтэй засаг. Яг бол жижиг гэмт хэрэг ардын зохион байгуулалт алдагдсан учраас тэр хүмүүс цөлөгдөж байгаа. Хамгаалтын бүлэг рүү. Тийм үү? Тэгвэл чи яагаад алдсан бэ гэдгийг нарийн судлахын тулд тэр хүний одоо шантарж байна. Миний өмнөх амьдрал сайн байсан байна. Би ноёноо буруу шаагаад төлгийг хулгайлж гасан. Гэтэл энд бол илүү хариуцлагатай байдгийн байна гэдэг ийм өчгүүдийг маш их хэмжээгээр авдаг. Ингээс нэрэн ургуудад бол гэмт хэрэгтээр хилэлцэж очисон хүн байна уугүй юг төр буцаага шалгаж чаддаг. Тэр хилэлцсэн хүнийг өөр аймагт тэр хүсэж байгаа тэр одоо ноёнтой хүсэж байгаа ахуйтай газар руу шилжүүлж 3 жилийн ялын дүүргээд өөр аймагт тэр хүнийг тушаадаг. Анхны аймагт очих уу? Эсвэл яг одоо энэ илэрхийлээд байгаа тавилуун орон зайтай ноёнд очих уу гэдэг сонголтыг өгдөг. Ойлгоно уу? Гэхдээ тэр сонголтыг хийсэн бол ахиж нүүдлэх хэрэггүй. Мангуудаа бол тэрчлэн үхэн үхтлээ тэнд хаалттай. Амин золиослох үүрэгтэй. 5 удаагийн данд амьд үлдэх юм бол мангуудаа ноён болж амьдрах эрхтэй. Зуутын ноёноос дэшегээ төрийн хуралд заа гэдэг үгээс өөр өчилгүйгээр амьдардаг. Насаараа ард түмэнд тарьсан хохирлоо барагдуулдаг ийм аймаг. Буруу бодолго нь өнөөдрийн ялагдлыг үүсгэж байгаа учраас тэр буруу бодолгыг дараагийн ялагдлуудаас хамгаалах ёстой гэж хатуу баримталдаг бодлого. Энэ мэдээлэл тусгай бүлгийнхэн гаргаснаар нийт бүлгийнхэн буюу нийт ард түмэн 80% нь тогтун амьдрах боломжтой. Тансаг биш тогтун амьдрах боломжтой болж одоо оршин тогтндог. Манайх яагаад энэ хэвлийн торгуулийн байдалтай байдаг вэ? Нэгүүдсүүд хонхтнууд цусан тусгай тогтнолын бузрууд байхгүй юу? Яагаад бол цус ойртолтоос үүссэн ардуудыг нийцүүлэн тусгайчлан гаргасан аймаг. Тэндээс үүсээд тал хүн амаар нь үүсгсэн нэгүүдээс. Тэгээд хүн амын сэлгэх бодолгоо татарын жим дагуух олдны зэргүүдээр татарын алтан улсын жим дагуух боолуудаар дүүргэсэн учраас ясны бодлого баримтлах боломжгүй учраас хилийн аймаг болж ургуудаа мангуудаагаас арай бага давталгаатай газар. Ахуй үүсгэх боломжтой газар хөвлөгдсөн ч хилийн аймаг юм. Ухамжтай. Тэгэхээр нийт ард түмний үүрэж байгаа ачаа нь юу гэвэл бусад аймагтай илүү нөлөөтэй. Цусны тусгаар тогтнолын одоо энэ гэр бүлийн хэрүүл тийм үү? Ах トゥ хоорондоо суух. Үеэл халаалаа тоглоогүй. Асуудал гарвал нэгүүдс гэдэг нэрийн дор манад нэрээд дахиад явж болно. Гэхдээ нэгүүдс нэр нь салдаггүй. Бүх насаар нь нэгүүдс ингэж явуулна. Ингээс нэрээ цусны тусгаар тогтнолыг бусад аймагтаа үүсгэж болоод байгаа юм. Хатуу бодлого хэрэгжүүлэхийн төлөө. Тэгэхээр хариуцагчтай учраас ургийн бичиг хөтлөгддөг. Нэг хүнээс одоо эцэг тодорхойгүй хүүхдээс отог эхлүүлэх гэж байгаа бол нэгүүдсийн тэрний тэд гэж дахин эхэлдэг. Өөрөөр хэлбэл эцэг тодорхойгүй хүүхдүүдийн бүлэг. Энд хэн нэгэн хариуцагч байх ёстой. Ойлгоно уу? Ял биш. Энэ зовлонт бүлэгт нэгэн ухаантай хүмүүс, нэгэн сэтгэлтэн хүмүүс ноён байх ёстой учраас. Үүсгэж байгаа зүйлийг өлмөннүүдээр би хариуцахгүй гэж хаяхаас илүү. Хариуцаад ирээдүй гэдэг гэрэлтэх юм бол би орё гэж ингэж л. Тэр бодлогыг дагасан энгийн нэгэн зэрэг. Бухагийн дээрэмчний өр удам.
4 иргэний ястан. Манад бол бүхий л Отог Америктийн хүн байдаг. Тийм ч учраас соёл өндөртэй. Гэхдээ ах уу нэмд орой. Байнга л дээрэмдүүлж бүтээх гэж байсан юмаа замд нь болгодог учраас. Нөгөө талдаа залхуугүй зүтгэгч нар. Тэгээ би нэгүүдээс арай бахархдаг. Бусад аймаг хулгайч дээрэмчин, яанхан түүтгэртэн, гэр бүлийн самуунтан эцэг эхийн нэр гутаагчад гэж миний аймгийг зүгтэг. Тэрдэгтэй. Ижил зовлонтны хувьд яагаад үүснэ нь чухал. Бусын хувьд яаж давах нь чухлын хувьд манай аймагт хинч бие биенээ урд амьдралаар нь зовоодаггүй. Хойш амьдралын мөр сэрсэн тэр хоногоос хойш нэгүүдс гэдэг нэрийг нэрээ халаж зүүсэн тэр цагаас өмнөх амьдрал хамаагүй. Дараа үүрч байгаа өнөөдөр тавьж байгаа засаж байгаа мөч нь чухал гэдгээр л хүмүүнтний хатуу амьдралыг зөөлөхийг хичээдэг. Ял гэдэг үүрдэг засагтны орон зайд шинэ эхлэл болдог. Нэг нүдэн алдасан ч нөгөө нүдэн хайрладаг. Алдаанаасаа сурч ирээдүг тэр алдааг үүсгэхгүй гэж яддаг. Ийм л аймаг. Энэ бодлогыг би маш зөв хааны бодлого гэж боддог. Ингэж бусад ард дааж өдөр зовсон ард дааж нөөлөг байлж тусгай бүсийг байгуулж тусгай засгийг байгуулж байгаа тэр төртийг хичнээн олон дайнаар ард түмнээ ансаж хичнээн олон гэрээнд алдаж хүнийн амин өргөл өргөсөн ч үлдэж байгаадаа нөөлөгтэй үржиж байгаадаа хамтаа байсан төр гэж боддөг юм. Өнөөдрийн та нарын төрд эндүү тансаг үнэхээр зөөлхөн гагцгүй цэгцгүй тийм төртийн хувьд манай төртөөс 1000 дахин дээр. Гэхдээ манай төр хичнээн хатуу хичнээн харгас байсан ч ганц зүйлээр дээр. Танаа төртөөс цэгцэлдэг, зовсон хүнд нөөлгөлдөг, орчих хүнийг хамгаалдаг төр байснаар би өөрийн төрөө магтана. Өнөн бүх хүмүүсийг өвлийн эдэшний төлөн амиа золиослчгүй амьдруулж байгаа танаа төртийг багтана. Ийм л яриа хийндэ. Ухамжтай юу? Одоо танаа төр ганцхан зүйлийг засчих бол танаа цагийн ард миний өрөөсийн энэ цаг нэгэн зүйлийг л тэгшилчгэд маш сайхан цаг үед амьдарч байна. Бүтээгүүгээр ундарч алдаршгүйгээр ангирч болохоор тийм цаг үед амьдарч байгаа учраас цаг үе хайрлаарай. Цаг үе өөрийн бүтээлээр өнгөлөөрэй. Цаг үе өөрийн нэрээр тусгаарай. За, ингээд нэг цуврал подкастуудыг дуусгах чийдэ. Ухамжтай юу?